Хамт залбирцгаая. Биднийг хайрладаг өршөөнгүй бидний Бурхан амин. Бурхан танаас хол байж гим нүгэл дунд амьдарч байсан биднийг та өрөвдөж мөн хайрлаад бид Бурхан таныг мэдгүй байхад эзэн Есүс бидний амсах ёстой байсан хараал шийтгэлийг өмнөөс мань амсаж эзэн та өөрийнхөө урсгасан үнэтэй цусаар бидний нүглийг мөнхөд уучилж дахиж хараал шийтгэл шүүлтийг авах шаардлага гуулгаж өгсөн тэр агуу хайр нэгүсэл тань талархаж байна. Энэ цаг мөчид эзэн таны үнэтэй цусаар аврагдсан бид бүхэн эзний өмнө хамтдаа цуглаад эзнийхээ агуу хайр нэгүслийг магтан дуулж таны үгнээс урж эзэнтэй хамт байдаг энэ ариун нөхөрлөлд хамт байгаад талархаж байна. Энэ цаг мөчид эзэн таныг бидний дунд хамт байгаа гэдэгт итгэж байна. Та хүн төс бүрийг ажиглан анхаарч Бурхны өршөөнгүй энэрэнгүй мотраар бид нарыг түшин тулж биднийг Бурхны хүүхдийн хуваар амьдрахад ичиг зүйлгүй байлгаж өгөөрэй. Биднийг та улам илүү төгс төгөлдөр зөв толгож өгнө. Энэ дэлхийн ертөнц өдрөөс өдөрт хорон муу болж гим нүглэн дүүрч байгаа үлээ. Нэг өдөр дотор юу ч болж магадгүй үнэхээр аимшигтай төвшөртэй цаг үед бид бүхэн амьдарч байна. Энэ цаг мөчид эзэн таны хамгаалалт, эзэн таны тусламжил бидэнд байхгүй бол бид зөв итгэлээр амьдрч чадахгүй лээ. Эзэн та биднийг өөрийнхөө зөв тийм баруун мотраар түшин тулж өөрийнхөө үг ариун сүнсээр бидний өдрөөс өдөр шинчилж биднийг Бурхны хүүхдийн хувьд зохистой амьдрч чадхад захирч удирдах хамгаалж өгнө. Орон дээр байгаа манай чуулган, дэлхийд даяар байгаа манай чуулган хэцүү хүнд нөхцөл байдал донд итгэлээ сахиж сайн мэдээд харж байгаа бүхэл ахын дүүстэй Бурхантай хамт байж өөрийнхөө нэгүсэл үгээрээ дүүргэж хамгаалж өгнө. Энэ төгсгөлийн үед эзэн таны даатгсан сайн мэдээг тараах үүрэг албыг сайн гүйцэтгэж чадхад эзэн минь та бидний дунд хамтдаа ажиллаж бидэнд туслаарай. Цаг үе болгонд бидэнд хэрэгтэй үгийг өгч бидний явах ёстой замыг зааж өгдөг эзэн минь энэ цаг мөчид гисэн эзэн минь та өөрийнхөө илчлэхийг хүсэж байгаа үгээ бид бүхэнд харуулж Бурхан таны ариун хүсэл юу вэ гэдгийг бид бүхэнд мэдүүлж бид нэр хэрхэн яаж амьдрах ёстойг та зааж өгнө. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Багтанда дуулна. Ой,
Библиэс олж уншийе. Марк 2 дугаар бүлэг. Марк 2-ын 1-12 хүртэл би уншаад өгье. Марк 2-ын 1-12 хүртэл хэд хоногийн дараа Есүсийг Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгааг нь хүмүүс дуулжээ. Олон хүн цугларснаас үүд хаваар нь хүртэл завгүй болов. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтнийг дөрвөл дамнан түүн рүү авч ирлээ. Хурсан олноос болж түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынхан дээврийг хуулж цоолоод дэвсгэрийг нь хэвтээ өвчтөнтэй нь доош болгов. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд "Хүү минь, нүгэл чинь уучлагдсан" гэлээ. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн "Энэ яаж ингэж Бурхныг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучлж чадах вүлээ" гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд тэдэнд "Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Саа өвчтөнд нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бай? Харин хүний хүү газар дээр нүгэл бүрийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саа өвчтөнд "Би чамд хэлье, бос дэвсгэрээ аваад гэртээ харь" гэсэнд өнөөх нь босож дэвсгэрээ даруйхан аваад бүгдийн өмнөр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж "Ийм юм бид хизээч үзсэнгүй" гээд Бурхныг алдаршуулав. Өнөөдөр энэ үгийг сэдвээ болгоод нүгэлтнүүдийг Христ рүү удирдан авчирсан хүмүүс гэдэг сэдвээр хамтдаа үгнээс сурцгаая. Есүс Капернаумын нэг айлд байхад Есүс тэнд байна гэсэн мэдээг сонсоод маш олон хүмүүс тэнд цугларсан. За гэрт нь хүн орох зайгүй байсан гэж гарч байгаа. За тэгээд Есүс тэнд цугласан хүмүүст үгээ айлдаад байж байсан. Гэтэл тэр үед нэг саа өвчтэй хүнийг 4 хүн дамнаад ирсэн. Саа өвчтэй хүн гэдэг чи одоо ямар ч мэдээгүй бүх бие нь мэдрэмжгүй болчихсон, амьд хэрнээ яг үхтэл шиг болчихсон хүнийг хэлж байгаа. Өөрийнхөө хүчээр огт хөжилж чадахгүй хүнийг. За энэ саа өвчтөн туссан хүн нь сүнслэг байдлаараа аврагдаагүй хүний дүр төрхийг илэрхийлж байгаа. За Есүс рүү өнөөх 4 хүн чинь саа өвчтэй хүнийг дагуулж ирээд Есүсээр эмчлүүлэхийг хүссэн байна. За Есүс тэр дүрийг харсан. Тэр 4 хүн нэг сэтгэлтэй болчихсон, сэтгэлээрээ нэгдээд
Өнөөг саавчтай хүнийг өрөвдөөд Есүсээр эмчлүүлэхийг хүссэн байна. За энэ дөрвөн хүн нэг сэтгэлээр өнөөх саавчтай хүнийг дамнаад авчирсан. Тэр хүмүүст мэдээж хэцүү хүнд байсан ч гэсэн Есүс тэр аваад ирсэн. За гэтэл Есүсийн байгаа айл руу ирсэн чинь Есүсийн байсан айлд маш их хүн байсан. Тийшээ ягаад ч орох боломжгүй байгаад байсан. За тэглээ тэр хүмүүс бууж өгөөгүй. Есүсийн байгаа айлын дээвэр рүү авираад гарсан. Израиль хүмүүсийн байшингийн хажууд шат байдаг. За тэр шатаараа дээвэр рүү гардаг. Дээвэр нь бол ерөнхийдөө тийм дэгшгэн байдаг. За тэгээд дээвэр дээр нь гарч байгаа дээврийг нь хуулаад цоолж байгаад өнөөх саавчтай хүнийг осоор доош нь буулгаад Есүсийн өмнө тавьсан байна. За энэ үзэгдлийг дотроо нэг төсөөлөд үзэх юм бол үнэхээр энэ гайхалтай үйл явдал. Тухайд олон хүмүүс энэ хүмүүс одоо юу хийгээд байгаа юм болоо? Ямар сонио хүмүүс вэ гэж шүүмжилж, уурлаж бухимдсан л ах. Гэхдээ энэ дөрвөн хүн тэрэнд ерөөсөө ач холбогдол өгөөгүй, бүгдээрээ сэтгэл шулуутчихсан байсан. Зөвхөн энэ өвчтөе хүнийг эдгэнэ гэсэн сэтгэлтэй байсан. Дэвсгэртэй нь булгасан гэдэг чинь дэвсгэрийн дөрвөн үзүүрээс оос ууж агаад дөрвөл яг тэнцүүхэн жигтгэн доошоо булгасан байж таарна. За гэтэл Есүс тэдний итгэлийг хараад саавчтай хүнд нүгэлч нь уучлагцсан гэж хэлсэн. Есүс нүгэлч нь уучлагцсан гэсэн. Уул нь бол энэ хүний ирсэн зорилго бол нүглээ уучлуулах биш. Энэ хүний зорилго бол өвчнөөс салах байсан. Магадгүй энэ дөрвөн хүн холоос энэ саавчтай хүнийг дамнаж ирээд яаж хийж яагаад энэ хүнийг эрүүл болгох чи өвчнөөс нь салгах чи гэсэн хүсэлтэй байсан учраас айлын дээвэр рүү гарч байгаа дээврийг нь хуулж агаад олсоор Есүсийн өмнө булгасан. Энэ хүмүүс бол тийм олон хүмүүс өөрсдийг нь муулна, шүмжлэн гэдгийг бол мэдчил байсан байж таарна. Гэхдээ энэ дөрвөн хүн гэрийн эзэнтэй уулзсан, гэрийн эзний зөвшөөрлийг аваа. Тэгээд гэрийн эзнээс уучлалт гуйна гэсэн бүх зүйлээ тооцоолчихсан байсан. За гэхдээ Есүс тэдний итгэлийг хараад залуу минь нүгэлч нь уучлагдсан гэсэн. За тэдний итгэл гэдэг нь энэ саавчтай хүний ганцхан хэлээгүй, энэ саавчтай хүнийг авч ирсэн дөрвөн хүнийг бас хэлж байгаа. Тийм учраас тэдний гэж хэлсэн байна. Тэгээд тэдний итгэлийг хараад нүгэлч нь уучлагдсан гэсэн. Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго бол хүний бие махбодын өвчнөг эдгэх юм уу, эсвэл бие махбодын ямар нэгэн асуудлыг шийдэх гэж ирээгүй. Харин хүний сүнсийг аврахаар ирсэн. Хүний сүнсийг аврахын тулд эхлээд нүглийг нь уучлах хэрэгтэй. За энэ үгнээс бид бүхний авах ёстой маш чухал сургамж бол энэ саа өвчтэй хүн ганцаараа хизээч Есүсийн өмнө ирэх боломжгүй байсан.
Тэгэхээр энэ хүнийг Есүс дээр авчрах хүмүүс заавал хэрэгтэй байсан. Төрүүлж итгэж аврагдсан хүмүүс дахиад өөр хүмүүсийн сүнсийг хайрлаж, өрөвдөж, тэр хүмүүсийг эзэн рүү удирдах, авчирч тэр хүмүүсийг аврах ажлыг хийх ёстой. Энэ өрөвдөлтөй саавчтай хүнд за энэ 4 хүн хөршин байсан уу, эсвэл одоо найз нь байсан уу, ямар ч сан энэ 4 хүн байгаа нь үнэхээр одоо тийм ээ зол гэсэн үг. Үнэхээр энэ хүн азтай хүнээ гэсэн үг. За тэгээд Есүс энэ хүнийг эмчилж өгсөн. Есүс өөрөө ямар ч өвчтөй хүнийг эдгэж чадна, өгсөн хүнийг өөртөө амьлуулж чадна. За тэгээд энэ саавчтай хүнд энэ 4 хүн ярьж өгсөн баг. За Есүс гэдэг хүн байна. Энэ Есүс гэдэг хүн ямар ч өвчтнийг эмчилж чаддаг гэж наа гэд. Тэгэд энэ 4 хүн энэ хүнтэй уулзж агаад энэ саавчтай хүнийг итгэлтэй болгосон. Хүчээр шууд ингээд давуу тань аваад ирээгүй, дэвсгэртэй аваад ирээгүй. За тэгэхээр энэ саавчтай хүн найзуудынхаа үгийг сонсоод ер нь эмчлүүлээ, өвчлөөсөө салъя гэсэн сэтгэлтэй, итгэлтэй болсон байж таарна. За тэгээд энэ 4 хүн дэвсгэрийн 4 үзүүрт ос ууж агаад дамнаад аваад ирсэн. Тэгэхээр төрүүлж аврагдсан хүний золиослол хөдөлмөрөөр дамжуулан дахиад өөр хүмүүсийн сүнс аврагддаг. Энэ бол Бурхны хүний сүнсийг аврах арга юм. Бурхан ийм аргыг угаасаа гаргачихсан байгаа. Тэгэхээр ийм ажиллаар, ийм үйл хэрэгээр дамжуулан Бурхны хүч чадал гарч ирэхээр ил харагдахаар болгочихсон. Тэгэхээр хүний сүнс аврагдахын тулд заавал төрүүлж аврагдсан хүний тусламж хэрэгтэй байдаг. Магадгүй 4 хүн өнөөх өвчтөй хүнд Есүсийн талаар маш нарийн ширийн зүйлсүүдийг хэлж өгөөд, ярьж өгөөд тэр саа өвчтөй хүнд өвчнөөсөө салъя, эдгий гэсэн хүсэл эрмэлзлийг суулгаж өгсөн баг. Эдгий өвчнөөсөө салъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй болгож өгсөн байж таарна. За тийм сэтгэлдээ босон гэсэн энэ хүн ганцаараа Есүсийн өмнө өөрөө ирж чадахгүй. За тийм учраас хүний сүнс аврагдахын тулд мэдээж тухайн хүн өөрөө аврагдъя гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй. За түүний дараа тэр хүн аврагдахын тулд төрүүлж аврагдсан Христэд итгэгч хүмүүсийн хөдөлмөрл, золиослол, хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Төрүүлж аврагдсан хүмүүсийн тусламж байхгүй бол өөр хүмүүс аврагдах ямар ч боломжгүй. За энд аврагчих сайхан дүүс минь бас сайн бодож үзэх хэрэгтэй. Та толгой сайдаатай энэ сайн мэдээний үгийг ухаараагүй, та ганцаараа гинт хүсээд энэ авралыг авчаагүй шүү дээ. Эхлээд энэ үннийг ухаарсан хүмүүс энэ үгийг танд тараасан, дамжуулсан, алдаа хилэнцсэн үглээсээ болоод үхний дэ мэдсэн үгснийхаа дараа мөнхийн сүрэл рүү орох ёстой гэдгээ мэдсэн. За тэгээд тэр хүн аврагдъя гэсэн хүсэл эрмэлзлийг заавал төрүүлж өгөх ёстой байдаг. Тэр
хүн аврагдахын тулд заавал өөрөө аврагдъя гэсэн өсөл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгтээ ганцаараа бүтэхгүй, ганцаараа хүн хичээлээгээд аврагдаж чадахгүй. Заавал төрүүлж аврагдсан хүмүүсийн тусламж хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дунд байгаа аврагдсан хүмүүс ч гэсэн бодох хэрэгтэй. Та аврагдахын тулд төрүүлж аврагдсан хүмүүс таны төлөө залбирж байсан. Энэ үг рүү таны сэтгэлийг удирдах аврагдъя гэсэн аврагдах боломжийг танд төрүүлж аврагдсан хүмүүс гаргаж өгч байсан. За би ч гэсэн ингээд бодоод үзэхээр аврагдахаасаа өмнө 10 жил шахуу Христийн шашинтнаар амьдарч байсан. Сүмж болгоно хичээнгүйлээ яваад эсний өдрийг сахиад залбираад мундаг итгэлтэн болох гэж маш их хичээсэн. За тэгээд хааштай би юу яах вэ, юу хийх вэ? ертөнцийн хийхийг хүссэн зүйл маш их байсан ч гэсэн бурхан гэж байна. Сүнс гэж байдгийм байна. Тэгэд энэ үхэл идэг юм чинь над дээр тун удахгүй ирэх юм байна. Үгсийн дараа шүүлт там байгаа гэдгийг бодсон чинь би ч энэ дэлхий дээр байгаа зүйлийн төлөө амьдрах шаардлагагүй юм байна штэ. Одоо ер нь энэ Библийг сайн сурж агаад Бурхны сайн мэдээ хүмүүс тарай. За ингээд би хичээгээд амьдрах юм бол Бурхан намайг хүлээж авна гэж итгэдэг байсан. Тэгээд 10 жилийн хугацаанд Христийн шашинтнаар хичээнгүйл амьдэрсэн. Теологийн сургуульд гисэн явдаг байсан. Хагас өдрийн үдээс хойш урилга бараал захаар яваал цэцэрлэг төрөлнгээр явж энэ сайн мэдгийг тараадаг байсан. Тэгээд зуны амралтын үеэр хэдэн хүмүүс баг болж байгаад нэг настай пастрыг дагуулад хөдөөгөр явж сайн мэдээ тараадаг байсан. Ямар ч сан нэлээд би зүтгэлтэй шаргуу хөдөлмөрлсөн. Тэгээд тухайд би өөрийгөө бусдаас илүү мундаг итгэлтэй, сайн итгэлтэй гэж боддог байсан. Би ер нь деваж руу орох юм бол хамгийн тэргүй гинэнд байх хаа нэлээ урдуур байх хаа л гэж бодож байсан. За гэтэл нэг өдөр би өөрийнхөө итгэлийн нэг л буруу байгаад байгааг мэдсэн. Эхлээд энэ сайн мэдээг ухаарсан хүн надад энэ үгийг хэлж өгсөн. Хэн дээрээс эс төрн тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна гэж хэлсэн. Дахин төрнө гэдэг чинь бидний бие махбод ертөнцийн нэг удаа төрсөн шиг сүнсээрээ хүн дахиад нэг удаа төрөх ёстой. Есүс Никодемд хэн дээрээс эс төрн тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чадна гэсэн. Тэгсэн чинь настай болсон атлаг хүн хэрхэн төрөх вүлээ? Эхийн хөвлөд тэр хоёр дахь орж төрч чадна гэж үү? Дахин төрнө гэдэг чинь тийм ээ дахиад нэг удаа мэдлэх хэрэгтэй, төрөх хэрэгтэй гэсэн үг. Тэр үед нь Есүс махбодоос төрсөн махбод, сүнснээс төрсөн сүнс билээ. Махбодоор чи эхийн хөвлөгөөс гарч ирсэн чинь махбодоор гарч ирсэн, сүнсээр гарч ирээгүй. Дахиад төрөх ёстой гэдэг чинь сүнсээр дахин төрөх хэрэгтэй гэсэн үг. Би чам дахин төрөх ёстой гэж хэлж байгаа энэ үгийг сонсоод бүү гахаа гэж хэлсэн. За маш олон хүмүүс энэ үгийг их буруугаар ойлгодог. Сүмд яваад эхлэхийгээл итгэж гин гэл тийм ээ аврагчлаа гэж ойлгочдөг. Эзний өдрийг сахихыг, үүрээр залбирахыг, заримдаа шүн залбирахыг, өргөл өргөхийг, үйлчлэл хийхийг өөрийнхөө зүгээс хийж болох бүх зүйлээ хичээгээ сайн хийхийг мундаг итгэлтэй болжлоо, аврагчлаа гэж ойлгочтой. Гэхдээ дахин төрөөгүй хүн өртөл ингэж амьдарч чадна. За би өөрийгөө хизээ ирнэ дахин төрсөн болоо гэдгээ бодоод үзсэн чинь
би сэргэлтийн чуулган гэдэг чуулганд явж исэн. За тэр үед бас их сони мэдэрч исэн. Залбирж байгаа л нэг дотор хаалаал нэг их гайхалтай мэдрэмж бас авч исэн. Гэхдээ тэр бол юу ч биш юм байлээ. За тэгээд би дахин төрөхгүй байх юм бол там руу явах юм байна гэсэн хайцтай болоод ер нь дахин төрөхгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Би одоо өгөх юм бол ер нь там руу орох юм биш үү? Тухайн үед бол би Нунчун гэдэг чуулганыг хариуцаад авчихсан 2 жил тэр чуулганда сургаал заагаал амьдарч байсан. Хүмүүс намайг мундаг ихтгэлтэй үнэхээр гайхалтай хүн гэж магтдаг гэсэн. Сургаалыг жигсэн ийм залуу хүн байж ямар мундаг сургаал заадаг юм бэ гэж намайг их магтдаг байсан. Гэхдээ надад дахин төрсөн гэсэн бат итгэл байдаггүйсэн. Тэгж бодож байгаад би өөрийгөө дахин төрөөгүй мана гэдгээ баттай мэдсэн. Энийг хүн хэлж чадахгүйсэн. За тэгж бодож байгаад 1962 оны 10 сарын 30-ны оройны 8 цагийн алдад өнөөдрийн хүртэл миний онол төдий, мэдлэг төдий мэдэж байсан Есүс Христ загалмай дээр надтай ийм учир холбогдолтой, учир хамааралтай байсан байж таа гэдэг би толгоогоор биш мөс чанараараа сэтгэлээрээ ухаарсан. Тэгээд тэр үед миний бүх асуудал шийдэгдсэн. Итгэе гэж би хичээгээгүй, гэнт итгэгдсэн. Бүх төгшөөр эргэлзээ тайлагдсан. Тэр үед би дахин төрсөн. Тэр үед би аврагдсан. Аврагдлаа, дахин төрлөө, мөнх амьтаа боллоо. Бүгд нэг утгатай. Одоо ч гэсэн бодоод үзэхээр би өөрийгөө хичээнгүлэн амьдарч байгаа байдлаа мундаг ихтгэлтэй болчлоо. Девачнд очих юм бол агуу шагнал авна гэл өөрийгөө хураа явж ирсэн. Хэрвээ тэгж явж ирсэн би өнөөдөр өстө баларх байсан. За тэгж жагаад бурхны нэгүслийг ухаарад аврагдсанаа бодоод үзэхээр энэ бол үнэхээр талархаад баршгүй зүйл. Эхлээд Есүс миний сүнсийг аварч чадна гэсэн бат итгэлтэй болоод за тэгээд аврагдъя гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй болох нь чухлаа. За тэгэхээр хүний сүнс аврагдахын тулд тухайн хүнд өөрт нь аврагдъя гэсэн чин сэтгэл хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй. Тэг зогсохгүй. Төрүүлж аврагдсан хүмүүс хөдлөмөрлөж золиослох хэрэгтэй. Энэ бол бүр зайлшгүй байх ёстой зүйл. Тэгэхээр нэг чухал үнэн зүйлийг хэлье. Төрүүлж аврагдсан Христэд итгэгч хүмүүсийн тусламж хичээл зүтгэл байхгүй бол өөр хүмүүсийн сүнс аврагдана гэж байхгүй. Энэ бол үнэн. Филиппо 1:5-6 дээр тэндэг эхний өдрөөс минь өнөө хүртэл та нар сайн мэдээний хуваалцагч болсны учир үлээ. Аврагдах юм бол аврагдсан хүмүүс үгэн дотор нөхөрлөдөг. Эхний өдрөөс ахуулан өнөө хүртэл сайн мэдээний хуваалцагч болсон гэж байна. Тэгэхээр сайн мэдээний нэгүсэл дотор нөхөрлөхийг хэлж байгаа. За тэгээд та нарт сайн үлийг эхлүүлсэн. Тэрээр үүнийг Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. Аврагдаад үгэн дотроо нөхөрлөж байгаа хүмүүс ингэж нөхөрлөж байгаа хүмүүсийн дотор эзэн сайн үлийг эхлүүлсэн гэж. Энэ сайн үйл нь юу юм бэ? Ер нь Бурхныг харахад хамгийн сайн үйл юу юм болоо? Сүрж мөхж байгаа сүнснүүд Бурхны нэгүслийг ухаарад тэр хүмүүсийн сүнсийг аврах ажил.
Хүмүүс аврагдахын тулд заавал төрүүлж аврагдсан хүмүүсийн золиослол хөдөлмөрл байх ёстой. Энэ саавчтай хүн өөрөө Есүсийн өмнө ирж чадахгүй байсан. Төрүүлж итгэсэн хүмүүсийн үгийг сонсоод Есүс хэн болохыг мэдэж аваад тэгэд өвчнөөс салъя гэсэн чин сэтгэлтэй үтэл эрмэлзэлтэй болсон. Тэгэхээр ийм итгэлтэй, ийм сэтгэлтэй болгож өгснөхийн дараа энэ сэтгэлийг нь өдөөж гаргаж ирсний дараа өнөөх дөрвөн хүн чинь дэвсгэртэй нь өргөж ирээд Есүсийн өмнө авч ирсэн. Эфес 3:20-ыг харвал идүүгээ дотор мань ажилдах хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд бидний гэж байна. Аврагдсан бидний дотор эхлээд эзэн ажилдаг. Нэгүслээ болгодог. Хүний сүнсийг аврыг гэсэн сэтгэл зүрхийг бид бүхэнд бурхан өгдөг. Бидний дотор ажилдаг хүчний дагуу гэж байна. Бидний бодох буюу бүхнээс илүү хэмжээшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд. Тэр аврагч хүний чин сэтгэлээсээ хүсэж гуйдаг зүйл юу вэ? Чин сэтгэлээсээ боддог зүйл юу вэ? Бид бол ертөнцийн хүмүүсийн боддгоос шал өөр зүйлийг боддог. Бид бол яавал одоохондоо аврагдаагүй манай гэр бүлийнхэн, манай найзууд, хөршүүд тэдэнд сайн мэдээ тарааж тэднийг аврах вэ? Та нарт сайн үлийг эхлүүлсэн тэрээр аврагдсан хүмүүсийн дотор эзэн сайн үлийг эхлүүлчихсэн. Энэ сайн үйлүүдийн дотор хамгийн том сайн үйл бол сүрж мөхж байгаа сүнсийг аврах. Үйлс 10:38 дээр энэ нь бурхан хэрхэн Назарын Есүсийг ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд тэрээр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь бурхан түүнтэй хамт байсан. Есүсийн дотор бурханы сүнс дүүрэн байсан учраас Есүс олон газраар явж сайн үйлийг үйлдсэн. Диавол дарлагдсан бүгдийг эдгээсэн. Алдаа хилэнцээсээ болж өгөх гэж байсан сүнснүүдийг амьлуулсан, арьсны хүнд өвчтөй байсан хүнийг цэвэршүүлсэн. Хүний зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч эдгэршгүй. Гэтэл энэ сүнсийг цэвэрхэн болгоод нүглийн уучлалыг ухааруулад хүний сүнсийг аврах ажлыг эзэн Есүс явуулж байсан. Харин одоо идүүгээ дотор мань ажилддаг хүчний дагуу гэж. Тэгэхээр энэ үгийг бид хүн сайн бодох хэрэгтэй. Аврагдсан хүний дотор ажилддаг эзэн гэж. За тэгэхээр бидний хувьд ахад өөр хүмүүсийн сүнс аврагдаасаа гэж хүсэх нь тийм ээ Христэд итгэж хүний хамгийн том хүсэл юм. Илүү олон хүний сүнс аврагдахын төлөө. Үйлс 20:24 дээр Илч Паул Шинэ гэрээний хамгийн агуу элч Бурхны ажлыг хамгийн их хийсэн хүн Илч Паул ингэж хэлсэн. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албааг үүсгэхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлоогүй явж ирсэн. Энэ нэгүслийн сайн мэдээ эзэн Есүсийн гүйцэлдүүлсэн Бурхны нэгүслийн сайн мэдээг хүний сүнсийг авардаг энэ сайн мэдээг нэгүслийн сайн мэдээ гэж байна. Энэ сайн мэдээ тунхаглах ажлын төлөө би өөрийнхөө амийг юмн чинээ бодлоогүй явж ирсэн гэж байна. Миний бие махбодын ам 100 удаа өгсөн ч зүгээрээ Илч Паул зөвхөн сайн мэдээний төлөө илүү олон хүний сүнсийг аврахын төлөө үхтлээ хөдөлмөрсөн, өхөл өртөл үнэнч байсан. Тэгэд энэ сайн мэдээг тарааж агаад Ромд хамгийн сүүлд 2 жил сайн мэдээ тарааж агаад тэнд цаазлуулж ариун үхлээр өгсөн. Илч Паул ганцаараа тэгээгүй. Бүх элч нар
энэ сайн мэдээ тарааж агаад бүгд ариун үхлээр өгсөн. Харин бид нар яаж байна? Бид нар Илж Паул шиг, Петр шиг, элчнэр шиг амьдрч чаддгүй маа гэхэд бид нар яг адилхан Бурхны нэгүслийн сайн мэдээг сонсоод аврагдсан хүмүүс. Бид нар мөнхийн ам, мөнхийн найдвартай болчихсон учраас аврагдсан хүн энэ газар дэлхий дээр юунд ч хорогдох шаардлагагүй. Бид мөнхийн ам, сүр жавхлантай найдвартай болчихсон хүмүүс тэрийг бодохоор энэ газрын зүйл юу ч биш байгаа ч те, энэ газрын зүйл бол төрхөө хугацаанд байж байгаа замхрах уур манан адил. Тийм учраас аврагдсан хүний чин сэтгэлийн хүсэл бол зөвхөн гэр бүлийнхнаар нь зогсохгүй найзууд, хамаатан садангууд, хөршүүд нэг хүний сүнсийг тэнгэр газараас илүү үнцэнтэй тооцдог тэр Бурхны сэтгэлийг өвөртлөөд хүний сүнсийг аврах нь Христэд итгэж хүний энэ газар дэлхий дээр амьдарч байгаа зориг. Мөн эзний бидэнд өгсөн энэ газрын хамгийн агуу тушаал. Тийм учраас төрүүлж аврагдсан хүмүүс боломж олдох бүрт энэ сайн мэдээг тарааж хүний сүнсийг аврахын төлөө амрах завгүй, зогсолтгүй хөдөлмөрлөдөг. За бидний зуны семинар эхлэхэд хэдхэн хоног үлдчихсэн байна. 7 сарын 11-ээс эхлээд зуны нэгдсэн семинар эхэлнэ. Нийт 7 ээлж болно. Нэг ээлжинд ойролцоогоор 10,000 хүн оролцдог. Гэхдээ энэ жил бол 10,000-аас илүү хүн оролцох байх. Би зуны нэгдсэн семинар эхлэх юм бол 7 хоног ер нь зуны нэгдсэн семинарын байранд амьдрий гэсэн шийдвэр гаргадаг. Би ганцаараа биш. Маш олон ахын дүүс сэтгэл зүрхээ нэгтгээд ганцхан пасторууд, номлогч нар биш. Бүх ахын дүүс зөвхөн илүү олон хүний сүнсийг нэмж аврыг гэсэн зорилготойгоор хичээнгүйлэн үйлчилж хөдөлмөрлөдөг. Ахан дүүсийн чин сэтгэлийн залбирал, хөдөлмөрл, золиослол байхгүй бол хүний сүнс аврагдахгүй. Тийм учраас дотор мөн ажилдаг хүчний дагуу гэж байна. Аврагдсан хүмүүс нэг сэтгэлтэй болж энэ сайн мэдээд харах юм бол эзэн дотор нь ажилдгаа гэж байна. Тэгэхээр тэрийг бодонгоо өнөөдрийн энэ үг надад санагдаа та бүхэнд хэлж байна. Нэг гэмтнийг эзэн рүү авчрахын тулд төрүүлж аврагдсан 4 хүн тэр өвчтөе хүнийг ятгах байгаад Есүс гэж хэн болох мөн Есүст итгэе гэсэн сэтгэлийг өдөөж төрүүлсэн. За тэгээд өвчнөөс салъя гэсэн сэтгэлтэй болгоцоход Есүсийн өмнө дагуулад ирсэн. Есүс тэр өвчтөе хүний итгэлийг ганцхаараагүй тэдний гэсэн тэр өвчтөе хүнийг дагуулж ирсэн 4 хүний итгэлийг гисэн Есүс давхар харсан. Тэгэхээр бидний мэдэх ёстой зүйл юу вэ гэвэл олон хүний сүнс аврагдахын тулд тэр хүмүүс бол Бурхан байгаа гэдгийг ч мэдэхгүй байгаа. Сүнс байгаа гэдгийг ч ихсэн мэдэхгүй байгаа. Үхлийн цаана шүүлт, сүрэл мөн Есүсගේ хэн болох тэд алиг нь ч үгэн ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр төрүүлж аврагдсан хүмүүс энэ үннийг тарааж тунхаглахгүй бол болохгүй. Сүмж болгоно хичээнгүйлэн явдаг хүмүүс тийм ээ сүмж болгоно хичээнгүйлэн явахыг өөрийгөө итгэлтэй болчлоо гэж бодцдог. Пасторууд нь сүмж болгондоо сайн явдаг, үйлчлдэг тийм ээ сайн өрөөл өрөдөг хүмүүсийг магтдаг. Өөрч болгонд бол манай тэр халагч бол үнэхээр тийм ээ мундаг өргөлөө өргөдөг гэлдэгдэг. Тэгэх юм бол
дотор юу вэ? Би ямар сайн өргөдөх хүн биш үү гэдэг. Гэтэл дотор бол тийм ээ над шиг ингэж өргөдөх хүн байхгүй гэл иймэрхүү маягтай одоо байдаг сүм чуулганууд зөндөө байгаа. Библиэр ингэж хараад байгаа шүү дээ. Хин дээрээс эстөрн тэр бурхны хаанчлалыг үзэж үлч чаднаа. Тэгэхээр аврагдаагүй хүний сүнсийг аврагдахын тулд заавал төрүүлж аврагдсан хүний чин сэтгэл болон золиослол хөдөлмөр байх хэрэгтэй гэдгийг заавал мэдэх хэрэгтэй. Колосе 4:11-ийг харуул. Эднэр л бурхны хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчд юм а гэсэн. Хэдэн ах нар ингэж хэлсэн. Эднэр л бурхны хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчд юм а. Газар дээр амьдарж байгаа хэрнээ бурхны хаанчлалын төлөө ажиллаж байгаа хүмүүс. Махбодтой амьдарж байгаа хэрнээ махбод дотор амьдарж байгаа хэрнээ сүнслэг зүйлийн төлөө амьдарж байгаа хүмүүс. Цаг хугацаанд дотор амьдарж байгаа хэрнээ мөнхийн зүйлийн төлөө амьдардаг хүмүүс. Та бүхэн гайхалтай санагдахгүй байна уу? Тийм учраас бүх Христэд итгэж хүмүүс бурхны хаанчлалын төлөө хамтран зүтгэгчд юм. Биш юм уу? Би л биш ээ. Аврагдсан хүн эзний өдөр чуулганд очиод хам залбираад магтанд дуулаад бас мөргөл үлддэг гэдэг те. Манай чуулган эзний өдөр за өргөлөө эхлэе, өргөлөө дуусгая гэдэг үгийг нэг ч удаа хэрэгжилж байгаагүй. Аврагдсны дараа бидний бүх амьдрал, бидний ярьж байгаа, үйлдэж байгаа бидний амьдрал тэр чигтээ бурхны хүсэл ба алдрын төлөө амьдарж байгаа бүх амьдрал минь бурхан тааламжтай амьд ариун дахил буюу сүнслэг мөргөл юм аа. За мөргөлөө эхлүүлье, мөргөлөө дуусгая. Тэр юм мэдэхгүй хүмүүс л хэлдэг. Тийм утгатай биш шүү. За ингэж хичээнгүлийн амьдрах юм бол өөрийгөө мундаг итгэлтэй, сайн итгэлтэй болчлоо гэж ойлгодог. Гэтэ тийм биш гэдгийг эхлээд бид нэр өөрсдөө мэдэх хэрэгтэй. Тэгэхээр аврагдсан хүн чинь энэ газар дээр амьдарж байгаа ч гэсэн бурхны хаанчлалын төлөө, бурхны улсын төлөө хамтран зүтгэгчд юм. Үнэхээр гайхалтай гоё илэрхийлсэн багаж. Филиппоны 27 дээр Илж Паул Филиппо чуулганы ахын дүүстэй ингэж хэлсэн. Ромын шоронд хоригдож байх үедээ Үс 16-ыг харуул Илж Паул Филиппод очиод сайн мэдээд хараж агаад шоронд хоригдоод ташуур тулсан ч гэхдээ тэр үед нь Филиппо хүмүүс аврагдаад Филиппо чуулган анх ихсэн. Тэгээ Филиппо чуулганы итгэгчнэр өөрт нь сайн мэдээд хараасан Илж Паулыг хайрлаж Паулийн явсан бүх газарт сайн мэдээд хараад байгаа ажлынхын төлөө залбирч Ромын шоронд хоригдож байх үед нь хүртэл Иппобородит очоод Илж Паул хэрэгтэй зүйлийг нь хангаж өгч байсан. Тийм учраас Филиппоны 27 дээр сайн мэдээний төлөө хамт үйлчилсэн. Сайн мэдээнд зохистой амьдраа гэж хэлсэн. Филиппо чуулганы ахын дүүс аврагдангуудаа шууд л үнэхээр энэ сайн мэдээний төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа үйлчилж, сайн мэдээнд зохистой амьдрсан. Сайн мэдээний итгэлийн төлөө хүчээ нэгтгэсэн. Хүчээ нэгтгэх гэдэг энэ хан зүгийг харах юм бол загалмай гэдэг ханзны хажууд хүч гэдэг 3 ханзыг бичсэн байдаг. Тэгэхээр одоо хүчээ нэгтгэх, хүчээ зузаатгах. Тэгэхээр аврагдсан хүмүүс сэтгэлээ нэгтгээд энэ сайн мэдээд харах үйл ажлын төлөө хүчээд ажиллах хэрэгтэй. Бид нэр энэ ажлыг хийх хэрэгтэй. За энэ удаагийн зуны семинараар төрүүлж аврагдсан хүмүүс чин сэтгэлээсээ залбирч, хөдөлмөрлөж, золиослож
хичээнгүйлэн амьдрах юм бол Бурхан илүү олон хүний сүнсийг бидэнд аварж өгөх болно. Бид нэр энэ үнэнд итгэдэг хүмүүс. Тэгэхээр төрүүлж аврагдсан хүний чин сэтгэлийн залбирал ба хөдөлмөр золиослол байхгүй бол хэн ч аврагдаж чадахгүй. Тийм биз дээ? Ром 10:14 дээр тэгвэл түнд итгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түнд итгэх вэ? Тэд тунхаглаждгүйгээр яаж сонсох вэ? Тунхаглах хүн байхгүй сайн мэдээг сонсох боломжгүй, сонсохгүй л итгэж чадахгүй, аврагдаж чадахгүй. Аврагдсан хүн амаа жимичгээл сайн мэдээтэй холбоотой нэг ч үгийг дуурахгүй байх юм бол хэн ч аврагдаж чадахгүй. Тэгэхээр бидний энэ газар дээр амьдарч байгаа зорилго бол одоо хүртэл аврагдаагүй байгаа өвөө болон хүний сүнсэнд энэ сайн мэдээг тараахын төлөө бид нэр хийг ажилтай учраас энэ дэлхий дээр амьдарч байгаа. Төрүүлж аврагдсан хүн бус хүмүүс аврагдахын төлөө энэ үгийг сонсч чадахад нь тусалж удирдах ажлыг заавал хийх хэрэгтэй. Иохан 4:28-30 хүртэл Самарын нэгэн гим нүгэлтэхтэй эмэгтэйд Есүс сайн мэдээ тараагаа тэр эмэгтэй аврагдсан. Худаг руу явж байгаад Есүстэй уулзсан. Есүс тэр эмэгтэй ямар гим нүгэлтэн байдгийг маш сайн мэдчихсэн. Тэр тосгонд нэр цутай бүр 5-6 нөхөртэй хүн гэдгийг мэдчихсэн. Чи 5 нөхөртэй байсан. Одоо чамтай хамт байгаа хүн ч нөхөр чинь бишээ гэж хэлсэн. За тэр үедээ нэмэгтэй. За өөр эмэгтэйчүүд бол өглөө шөнийн цагаар дандаа худаг руу явдаг байсан. Гэтэл энэ эмэгтэй хувьд болохоор үд дунд хинч авдаггүй айгим халууны үеэр ус авах гээд Есүстэй таараа. Тэгээд Есүстэй ярилцсан. Тэгэд энэ Самар эмэгтэй хэдийгээр гин нүгэл ихтэй байсан ч энэ эмэгтэй өөрөө Христийг хүсчээсэн. Есүс олон зүйлийг айлдах үед Есүсээс Самар эмэгтэй ингэж асуусан. Есүсийг Христ гэдгийг мэдгүйгээр иш үзүүлэгч гэж хэлдэг те. Өөрийнх нь гим нүглийг, өөрийнх нь ямар хүн бэ гэдгийг нь Есүс бүгдийг нь хэлж гисэн. За би иш үзүүлэгчтэй уулзчихсан байгаа дээрээ асуух зүйл байна. Тэрийг асуучаа. Энэ Самар хотын хүмүүс за дээр үед хойд Израилийн газар нутаг дээр байжгаад манай эртний өмнөх 722 оны үед Ассирчуудын далалд ороод мөксөн. Тэгээд хойд Израиль харь үндэстэн хүмүүстэй холилдсон. Тийм учраас өмнөд Юдагийнхан энэ Самар хүмүүсийг ирлиз хүмүүсгээд нохоо мэд үздэг байсан. Ерөөсөө хайрцдаггүй байсан. Тэгэд Юда хүмүүс болохоор Иерусалимд мөргөл үлднэ гэдэг. За тэгээ Самар хүмүүс болохоор Геризим болон дээр жижигхэн нэг сүм дугуйн бариад эндээ мөргөл үлднэ гэд мөргөл үлддэг байсан. За тэгээд Есүсээс ингэж асуусан. Өвөг дээдс маань энэ болон дээр мөргөдөг байсан. Геризим болон дээр харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. Иш үзүүлэгчтэй уулзчихсан байгаа дээрээ аль нь зөв юм бэ гэдгийг асуусан байна. Тэр үед Есүс эмэгтэй надад итэг та нар энэ уулан дэрч биш, Иерусалимд ч биш. Эцэгт л мөргөх цаг ирж байна. Бурхан бол сүнс, түн мөрөгч нь сүнсээрээ үннээр мөрөх ёстой.
Геризм уулч биш. Евдачуудын бурханд үйлчилдэг Иерусалимд ч биш. Эцэгт мөрөх цаг ирж байна. Үннээр мөрөх цаг ирж байна. Бурхан бол сүнс, түүн мөрөгчт нь сүнсээр үннээр мөрөх ёстой. Ариун сүнс болон үннээр. Тэгэхээр төрүүлж аврагдаад ариун сүнс ба үннийг ухаарсны дараа тэр чинь жинхэнэ сүнслэг үнэн мөргөл болно. За энэ үгийг айлдах үед Самар эмэгтэй нүдэн нэгдэл. Ер нь та Христ мөн байна. Тэгэл усан саваа бүгдийг нь чулуудаж орхиод Самар хот руу гүүгээ орсон. Солиотой юм шиг ороод хашгирсан. Миний өнгөрсөн амьдралыг бүгдийг нь хийсэн хүнийг ирээд хараа. Тэр Христ биш үү? Миний өнгөрсөнд хийсэн гин нүглийг бүгдийг нь мэдэж байна. Миний ичгүүрийг бүгдийг нь мэдэж байна. Ирээд хар, ирээд үз. Тэр Христ биш үү? Түүнийг үнэхээр баттай, үнэхээр өөртөө итгэлтэй байсан учраас хүмүүс жирийн биш вэ гэгээд тэгээд тэр Самар хотын хүмүүс өнөөх эмэгтэйг дагаад Есүсийн өмнө гарч ирсэн. Тэгээд Есүсийн үгийг сонсоод Самар руу дагуулж ороод Есүс 2 хоног Самарт байнга Самар хотын хүмүүс сайн мэдээд хараасан. Тэгээд маш олон хүмүүс итгэж аврагдсан. Тэгээд Самарчууд өнөөх эмэгтэйнд одоо бид ярьсанд чинь биш. Харин өөрөөсөө сонсоод энэ хүн үнэхээр ертөнцийн аврагч мөн гэдгийг мэдлээ гэв. Сургаалт үс 21-28 дээр баттай гэрчийн үг хүчтэй байдаг гэсэн үг байдаг. Өөрийнх нь сэтгэл төрүүлээд итгэгдсэн хүн гэрчлэх юм бол ярих юм бол үг нь хүчтэй байдаг. Тэр хүн хүний сүнсийг эзэн рүү удирдан авчрах хүчтэй байдаг. Тэгэхээр төрүүлж үннийг ухаарсан хүмүүсээр дамжуулан өөр хүмүүсийн сүнс эзний өмнө ирж аврагддаг байна. Энэ бол Бурхны хүний сүнсийг аврах арга юм. За тэгэхээр төрүүлж аврагдсан хүмүүс амаа жимээгээл юуч дуурахгүй байгаад юм бол хинч аврагдаж чадахгүй. Бодоод үзэлтэй. Бид нэг ингээ аврагдчихсан байгаа. Төрүүлж аврагдсан хүмүүсийн тусламж бидэнд хэрвээ байгаагүй байсан бол бид нэр өөрсдөө аврагдаж чадах байсан болов? Бурхан төрүүлж аврагдсан хүмүүсээр дамжуулан өөр хүмүүсийн сүнсийг авардаг. Бурхан хүний сүнсийг аврахын төлөө ийм аргыг Бурхан өөрөө гаргасан. Үйлс 16:31-ийг харуул. Эзэн Есүст итгэх тун чи болон гэрийнхэн чинь аврагдана гэсэн. Эзэн Есүст итгэх тун. Тэгвэл чи өөрөө ч аврагдана. Чи төрүүлж аврагдах юм бол чиний гэр бүлийнхээ аврагдана. Нэг айлаас нэг хүн аврагдах юм бол тэр аврагдсан хүнээр дамжин тэр айлын хамаатан садангуу тэр хүний найзууд, хөршүүд тэр хүмүүс сайн мэдний үе талга нээгддэг. Чи болон гэрийнхэн чинь аврагдана. Нэг хүн аврагдах юм бол автоматар гэрийнх нь аврагдана гэсэн үг биш шүү. Эхлээд аврагдах юм бол хамгийн эхлээд өөрийнхөө гэр бүл, хамаатан садан, найзууд, хөршүүд тэднэртэй сайн мэдээд харахгүй байгаад чадах болов? Тийм учраас аврагдсан хүмүүс чинь босоод явдаг. За тэгээд өөр хүмүүсийн сүнсийг эзэн рүү удирдах авчрахын тулд өөрөө эхлээд бат итгэлтэй, гэрчлэлтэй байх хэрэгтэй. Тэгэд өөр хүмүүсийн сүнсийг эзэн рүү удирдаад тэр хүний
аврыг гэсэн чин сэтгэлээр залбирч хөдөлмөр золиослоо харамлаж болохгүй. Сайн мэдээ тараагч нь амархан зүйл биш ээ. Зүгээр л нэг сүм рүү явж үзээрэй. Сүм рүү хамт явъя. Сүм рүү дагуулж ирэхийгээ сайн мэдээ тараасан гэж ойлгоод байдаг. За сүм тийм ээ зөндөө олон хүмүүс явдаг байсан. Одоо өөрөлд олон хүн аврагдаг байна. Тэгэхээр сүм рүү ирлээ гэдээ хүн аврагдахгүй. Тэгэхээр төрүүлж аврагдсан хүмүүс заавал утга учрыг нь хэлэх хэрэгтэй, дамжуулах ёстой. Тэгээд төрүүлж аврагдсан хүний залбирал, золиослол, хөдөлмөр зайлшгүй байх ёстой. Нийдрэх 29:6-г харвал хармыг таригч нь хармыг хураана. Өвөөмрөөр таригч нь өвөөмрөөр хураана гэсэн. Тарина гэдэг чи юу хэлээд байгаа юм бэ? Гангач хүээр жоохон хоол хүнстэй байна. Үр тариатай байна. Энийг шууд ингээл буцалхаал чанаад идчих юм бол үр тариа нь дуусчих штеп. Тэгэхээр тэрийг тарина гэдэг чинь өөрийгөө золиослох хэлээд байгаа. Дуулал 126-гийн 5-6-ыг харуул нулимс туслуулан үр сулгагчид уухайн дуутай ургац хураах болно. Нулимс туслуулан үр сулгагчид уухайн дуутай ургац хураах болно. Үр цацж байгаа хүн яаж ер нь нулимс туслуулан үр суулгах юм бэ? Нулимс туслуулж иж ингээл тийм ээ үр цацдаг хүн гэж байхгүй шүү дээ. Эн чин сайн мэдээ тараагаад хүний сүнсийг аврахад заавал хөдөлмөр золиослол байх хэрэгтэй гэдгийг хэлээд байна. Тэгэхээр төрүүлж хөдөлмөрлөж золиослохгүй байх юм бол өөр хүмүүсийн сүнсийг аварч чадахгүй. Библийн сургаалт төгс 24-өөс түр харъя. Сургаалт төгс 24 11-12 Сургаалт төгс 24-ийн 11-12-ыг удаанаар хамт уншийе. Үхэл рүү туугдах хүмүүсийг авар, алагдах газрынхаа зүг гэлтрэх хүмүүсийг буцааж авчрахаас хойш бүүсөө. Харагтун бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваас зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү? Тэрээр үүсэх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү? Чи үхэл рүү тугдах хүмүүсийг аврагдаагүй хүмүүс үхэл рүү тугдаад явж байгаа. Там руу явах нь тодорхой болчихсон байгаа. Алагдах газрынхаа зүг гэлтрэх хүмүүсийг буцааж авчрахаас хойш бүүсөө. Тэгэхээр тэднийг орхиж болохгүй. Тэгэд орхих юм бол тэр хүмүүс шууд там руу орно. Иохан 20 дээр Есүс ингэж хэлсэн. Дахин амьсныгаа дараа шавнартаа. Та нар хэний нүглийг уучлан тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлан тэд үл уучлагдах болно. Энэ үг юм бол эзэн загалмай дээр мөнхийн золилтыг гүйцэлдүүлсэн үннийг тунгаглах юм бол тэр хүмүүсийн нүгэл уучлагдана. Тэдэнд тунгаглахгүй байх юм бол тэд нэр тэр чигээрээ там руу орно. Тэм учраас алагдах газрынхаа зүг гэлтрэх хүмүүсийг бодор сүнсэнд баригдаад там руу чирэгдэж явж байгаа хүмүүсийг тэднийг аврахаас хойш бүүсөө. Битгий зүгээр орхио. Заавал аврах хэрэгтэй гэсэн үг. Харагтун бид үүнийг мэдээгүй гэж хэлэх аваас. Би мэдээгүй гэж хэлэх аваас. Зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү? За Каин дүү Абелийг цогж алсын дараа Бурхан асуусан. Дүү чинь хаана байна вэ? Тэгсэн чинь би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгацагч юм уу гэсэн.
чи юу хийч вэ? Чиний дүүгийн цус газраас над руу хашгирч байна. Чи өөрийнхөө дүүг чулуугаар зөхөж халаад би мэдэхгүй би дүүгийн харгалзах ч юм уу гэд улаан цайн гүрийсэн. Бид нар бусдыг алаагүй жигсэн. Суурж мөхөх гэмтнийг зүгээр орхих юм бол тэр хүмүүс там руу орно. Тэр бидний хариуцлага хүлээхгүй болов? Би мэдээгүй штэ. Тэгэх юм бол битгий худлаа иргэн. Тэгэхээр аврагдаагүй хүмүүс бидний гэр бүлийнхэн, найзууд, хөршүүд гээд маш олон хүмүүс байна. Тэднийг зүгээр орхих юм бол зүгээр л сүрж мөхнө. Тэр хүмүүс өөрөөсөө ганцаар аврагдаж чадахгүй. Би тэрийг мэдээгүй гэж хэлэх аваас зүрхийг дэнслэгч үнийг мэдэхгүй гэж үгсэн. Чиний сүнсийг анхаардаг тэрээр мэдэхгүй гэж үгсэн. Яков 4:17 дээр тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол юу гэсэн бэлээ? Энэ нь түн нүгэл болно. Дэрэгдэн өсөж өгч байгаа хүн байгааг харсаар байж туслахгүй байх чинь гэм нүгэл. Би хурдын замаар явж байгаад оцолд орчихсон яг өгч байгаа хүнийг харлаа. Тэгээд ямар азгүй юм бэ? Би завгүй байгаа юм чинь явлаа гэд яваад өгчихөө. Үгүй шүү дээ. Ямар ч ажилтай байсан бүх ажлаа хойштой байл тэр өгч байгаа хүнийг аврахын төлөө өөрийнхөө чадах бүх зүйлээ хийх хэрэгтэй. Түрүүний машин дуудаж болно. Эсвэл тэр хүнийг машиндаа суулгаад эмдүүрөө аваад явж болно. Мэдээгүй юм шиг, хараагүй юм шиг өнгөрөө явчих юм бол шууд бус аллах болчихно. Тэм учраас Илж Паул Коринт чуулганы ахын дүүст ингэж хэлсэн. Хэрэг би сайн мэдээг эс тунгаглаас золдгүй яа. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол энэ нь түн нүгэл болно. Хамгийн дээдийн сайн үйл бол хүний сүнсэнд сайн мэдээд хараагаад аврах. Бид нар чадна. Жохон тусалчих юм бол тэр сүрэл рүү явж байгаа хүмүүс аврагдаж чадна. Гэхдээ бид нар залхуутай юм бэ? Ядаргаатай юм бэ? Хэцүү юм бэ? Би завгүй байна гэд хараагүй өнгөрчих юм бол хараагүй юм шиг өнгөрчих юм бол сүнсийг дэнслэгч үнийг мэдэхгүй гэж үү гэсэн. Бурхан хүн тус бүрт үйлцлийн дагуу хариу өгнө гэсэн. Ямар хариу барих вэ? Сайн мэдээд хараагаагүй хариу барина. ертөнцийн хүмүүс хорон мууг үйлдэхийг, гэм нүгэл хийхийг тэгэх юм бол тэмээ тэр хүмүүс бурхны шүлтийг амснаа. Харин аврагдсан хүмүүс ертөнцийн хүмүүс шиг хорон муу зүйл гэм нүгэл хийхгүй ч гэсэн сайн үйл хийх ёстой гэдгийг мэдсээрэж хийхгүй байхыг гэм нүгэл гэж байна. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол би сайн мэдээг эс тунгаглаас золдгүй яа. 6-24 дээр алагдах газрынхаа зүг явж байгаа хүмүүсийг харсаар байж би мэдээгүй штэ гэж хэлэх аваас зүрхийг дэнслэгч тэрээр мэдхгүй гэж үү. Хүн бүрд үйлдэлсийн дагуу хариу барина. Ямар үйлсийн хариу барих юм? Сүрэл рүү явж байгаа сүнсэнд сайн мэдээ тараагүй үйлийг сайн мэдээ тараахгүй байх чинь гэм нүгэл ойлгож байна уу? Тийм зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол энэ нь түн нүгэл болно гэсэн. Бид нар байнга семинар хийж байнга хүмүүст зөвлөгөө өгдөг. Бидний хувьд бол хамгийн том энэ сайн мэдээний тэмцээн бол энэ зуны семинар. 7 ээлж дарааллаж болно. Маш олон хүмүүс сайн мэдээ тараадаг. Тэр олон хүмүүс сайн мэдээг тараахын тулд хоноглох байр их дутдаг байсан учраас энэ жил хоноглох байр барих гад одоо барилгын ажил явагдаж байгаа.
тэнд барилга барьж байгааг мэдж байгаа юу? Одоо тэнд барьж байгаа хоноглох байр бол 480 өрөөтэй. Одоо яг зуны нэгдсэн стандарт байдаг хоноглох байртай адилхан хэмжээтэй хоноглох байр дахиад нэг барьж байгаа. Маш олон хүмүүс оролцож, олон хүмүүсийн сүнс аврагдах болно. Түүний төлөө бид хүн залбирч биеийнтэйгээ хүчээ нэгтгэж, өргөлөө өргөж, хөдөлмөрлөж аврагдсан хүмүүсийн энэ газар дээр амьдарч байгаа хугацаанд хийх ёстой хамгийн том зүйл бол одоо хүртэл аврагдаагүй байгаа үхэл рүү туугдаад явж байгаа хүмүүсийг аврах. Алагдах газрынхаа зүг явж байгаа хүмүүсийг там руу чирэгдэж орох юм бол мөнхөд сүрнэ. Харин бид би мэдээгүй штэ. Ингэж хэлэх чинь өөрийнхөө мөч нарыг хуурж байгаа хэрэг. Бид энэ ажлын төлөө бидэнд хийх ёстой юм олон байна. Энэ саавчтай хүний Есүсийн өмнө дагуулад ирсэн. Дээврийг нь хуулж угаад. Тэгээд дээрэс нь дэвсгэрийг нь олсоор хүлж агаад Есүсийн өмнө тавьсан. Энэ саавчтай хүн өвчнөөсөө салах гэж ирсэн. Гэтэл Есүс тэр хүний өвчин идэхээс илүү тэр нь чухал биш. Тэр хүн там руу явах өвчтэй байсан. Тэрийг нь эхэлж эдгэж эмчилсэн. Тийм учраас нүгэлч нь уучлагдсан гэж хэлсэн. Нүгэлч нь уучлагдсан. Есүсийг амьдарч явах тухайн цаг үед маш олон хүмүүс Есүсийг дагсан. Тэр хүмүүсийн зарим нь Есүс гайхамшиг үйлдэж талах гаргаж ирэх үед нь талах идэхгээд дагж ирсэн хүмүүс байсан. Өвчнөө эдгэлгүүлэх гэж дагж ирсэн хүмүүс ч байсан. Есүс үгсэн хүний хүртэл амьдуулсан, арьсны хүнд өвчтэй хүний хүртэл эмчилсэн, сахарыг хараатай болгосон. Есүс чадахгүй зүйл байхгүйсэн. Гэхдээ Есүс тийм зүйл хийх гэж ирээгүй. Алдаа хилэнц, алдаа нүглээсээ болоод үгсэн байсан сүнснүүдийг аврахын төлөө, там руу орох гэж байгаа хүмүүсийг деваз руу дагуулж орохын төлөө ирсэн. Тийм учраас Иохан 5:21 дээр Есүс ингэж хэлсэн. Эцэг өхөстийг босгон тэдэнд ам өгдөгчлөн хүү бас хүссэн хүндээ ам өгдөг. Эцэг өхөстийг босгон ам өгдөгчлөн. Тэр ажлын төлөө би ирсэн. Хүү буюу Есүс би ч гэсэн хүссэн хүндээ ам өгдөг гэсэн. Тэгж гардаг те? Үгсэн хүнийг амьдлахад зүгээр нэг болчихгүй. Нүглийн хөлс бол үхэл. Тийм учраас нүглийн хөлсийг төлөх хэрэгтэй. Яаж төлөх вэ? Гэмнгүй ам. Нүгэлтний өмнөөс өөхөх ёстой. Энэ тийм амархан асуудал биш. Там руу явах нүгэлтийн төлөө Бурхны цорын ганц хүн. Бурхантай тэгш байдаг тэр ариун хүндтэй нэгэн. Хамгийн өрөвдөлттэй гэмтэн шиг цаазын ял аваад нүгэлтнүүдийн амсах ёстой байсан ичвэр гутамшиг загалмай дээр бүгдийг нь амсаж өгсөн. Тэгээд тэр цусаараа бидний нүглийг мөнхөд уучлж өршөөсөн. Леви 17:11-ийг харуул. Учир нь бие махбодын амин цуснд байдаг. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм аа. Хуучин гэрээний үед бол сагаггүй хон юм уу ямаа тугал авчираад тахил өргөөд Израильчүүдийн нүглийг уучлдаг байсан. Гэхдээ Еврей 14 дээр
Яагад гэвэл Бог Яманы цусаар нүглийг авч хаях боломжгүй юм аа гэсэн. Малын цус яаж хүний нүглийг уучлах юм бэ? Уусаа болохгүй шүү дээ. Энэ бол хожим хойно ирэх Бурхны цорын ганцгүй хургаар ирээд хүн төрлөختний төлөө үхэн эдийг төрүүлж харуулсан хэлбэр юм. Еврей 9:22 дээр цус урсахгүйгээр уучлал үгүй. 1-р Иохан 3:5 дээр нүглийг зайлуулахын тулд тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Гим нүгэлгүй Есүс энэ дэлхий дээр ирсэн нь бидний нүглийг арилгахын тулд яаж вэ? Өмнөөс мөн үхэж ариун Бурхны цорын ганцгүй нэг хурах шиг үхэж цусаа урсгаж бидний нүглийг уучлахаар ирсэн. Цус урсгахгүйгээр уучлал үгүй. Тэм учраас Еврей 9:12 дээр тэр Яманы болоод тугалын цусаар бус хуучин гэрээний үеийн Израильчуудын хийж байсан шиг Яманы болоод тугалын цусаар бус харин мөнхийн золилтыг агуулan өөрийнхөө цусаар ариун газарт нэг мөсөн бүгдийн төлөө орсон. Есүс загалмай дээр өгөхдөө гүйцэлдлээ гэсэн. It is finished. Бүгдийг нь гүйцэлдүүллээ, бүгдийг нь дуусгалаа. Юу вэ? Бидний нүглийг уучлах ажлыг хийж дуусгасан. Гин нүглгүй Бурхны цорын ганцгүй энэ дэлхийн ертөнцийн бүх нүглийг үрээд өөрийнхөө үнэтэй цусыг урсгаад бидний нүгэл хилэнцгийг мөнхөд уучлсан. Тийм учраас 1-р Хүйтэр 1:18-ыг харуул ингэхдээ та нар эцэг өвгдөөсөө өвөлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлсээр бус харин гимзэмгүй бөгөөд толбгүй хургных адил Христийн үнэт цусаар золигдсноо мэдэгтэн. Бид нэр ингээ нүглээ уучлуулчихсан байгаа нь Бурхны цорын ганцгүй нэг хург болоод үхсэн. Түүний үнэтэй цус бидний нүглийг мөнхөд уучлсан. Бид нэр энэ үннийг ухаарад итгэсэн. Тийм учраас гим нүгэл байхгүй Бурхны цорын ганцгүй бидний өмнөөс үхэж цус аварсгаж бидний нүгэл хилэнцэг мөнхөд өршөөсөн. Энэ саавчтай үнд нүгэл чинь уучлагдсан гэсэн. Ингэж хэлсэн нь Есүс энэ үгийг хэлэхдээ одоохондоо загалмай дээр үхэг байсан. Гэхдээ үхнэ гэдгээ төрүүлж мэдэгдсэн байна. Исая 44:22 дээр Есүсийг ирэхээс 700 жилийн өмнө Исая иш зүйлэгч ингэж хэлсэн. Израильчуудад гэмт үйллийг чинь өтгөн үүл мэд, нүглийг чинь үүл мэд би арчин хаяа. Би чамайг зольж авсан учраас над руу эргэгтэн. Хожим он Христ ирээд загалмай дээр өөхөд хүн төрлөختний гим нүглийг уучлах гэдгийг төрүүлж хэлсэн. Тэгэд Есүс загалмай дээр гүйцэллээ гэх үед бидний нүгэл өтгөн үүл мэд. Бидний нүглийг арчин хайсан. Манан алга болж байгаа юм шиг үүлийг арчин хайж байгаа мэт алга болсон. Тийм учраас би чамайг зольж аварсан учраас над руу эргэгтэн. Бид нарыг мэдээгүй байхад эзэн Есүс бидний өмнөөс өгөөж өөрийнхөө урсгасан үнэтэй цараа бидний нүгэл хилэнцгийг үрд мөнхөд уучлсан гэж байгаа энэ үгэнд бид өхөн итгэсэн. Эфес 1:7 дээр Эфес 1:7-г олж уншъя. Эфес 1:7 Эфес 1:7 хамт уншъя. Түүний нэгүслийн баялгаар түүн дотор цусаар нь бидэнд золилт, гим нүглийн маань уучлал бий.
Бурхны бидэнд өгсөн нэгүслийн баялгаар цусаар нь бидэнд жолилт гим нүглийн маань уучлал бий гэж байна. Жолилт гэж байгаа энэ үг чинь өмнөөс нь төллөө гэсэн утгатай. Тийм утгатай. Жолилт нүглийн маань уучлал. Хожим байна нүглээ уучлуулна гээг байна. Уучлуулчихсан. Хизээ хүртлүүлээ? Мөнхөд. Мөнхийн жолилт биш бол төгс аврал биш. Тийм учраас өөрийнхөө цусаар ариун газарт нэг мөсөн бүгдийн төлөө орсон. Одоо ч гэсэн Есүс Бурхны дэргэд бидний төлөө залбирч байгаа. Мөнхийн жолилтыг гүйцэлдүүлсэн тэр эзэм нь Бурхны өмнө биднэрийн батлан даагч болоо залбирч байгаа. Марк 2-оос дахиад харъя. Марк 2-ийн 6-аас 6-7-ыг би уншаад өгье. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн энэ яаж ингэж Бурхныг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурхнаас өөр хэн нүглийг уучлж чадах вүлээ гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэднийг эргэцүүллийг мэдээд тэдэнд юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Есүс энэ цаавчтай хүнд нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх үед хуулийн багш нар Парисеучуд хуулийн багш нар тэд бол хуулийг дээдэлдэг хүмүүс. Тэд Есүсийн үгийг сонсох гэж ирээгүй, харин Есүсийн айлтсан үгэнд айлдж байгаа үгэнд ямар дэмэ шүмжлэхэр юм байна, ямар өөс байна гэдгийг нь мэдэж аваад шүмжлэхэр ирсэн. За Есүс нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх үед энэ хуулийн багш нар энэ хүн Бурхныг доромжилж байна. Доромжилна гэж байгаа энэ үг чинь Бурхны өмнө хэлж болохгүй зүйлийг хэллээ. Их бардан байна гэсэн утгатай. Бурхнаас өөр хэн нүглийг уучлж чадах юм бэ? Зөвхөн Бурхан л нүглийг уучилдаг. Чимэр Бурхан юм уу? Есүсийг шүмжилж байсан хүмүүс хүн яагаад хэлж болохгүй үгийг хэлэх үед Есүс өөрийгөө Бурхантай адилтгах үед нь энэ хүн Бурхныг доромжилж байна гэж хэлсэн байна. Эсдүгээр ишлэлийг хараарай. Саавчтанд нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бай? Энэ хуулийн багш нарт саавчтай хүнд нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх болон бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бай? Аль нь амархан бай? Хоёулаа амархан биш. Нүгэлч нь уучлагдсан гэдэг чинь энэ үгийг ганцхан Бурхан л уулын хэлэх ёстой. За тэгэд саавчтай хүнд бүгд бие нь мдэггүй болж гисэн хэвтрийн хүнд бос дэвсгэрээ аваад яв. Ингэж хэлэх чигс яг үндэ бүтэхгүй зүйл шүү дээ. Боломжгүй зүйл. Бурхны хүч чадлал бууж ирэхгүй бол аль нь ч биелэх боломжгүй. Хоёулаа амархан зүйл биш. Хоёулаа хэцүү. 10 дугаар ишлэлээр харин хүний хүү газар дээр нүүл бүрийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр саавчтанд би чамд хэлье.
бос дэвсгэрээ аваад гэртээ хайр гэсэнд өнөөх нь босож дэвсгэрээ даруйхан аваад бүгдийн өмнөр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж ийм юм бид хизээч үтсэнгүйгээд Бурхныг алдаршуулв. Нүгэлч нь уучлагдсан гэж байгаа энэ үгийг Бурханаас өөр хинч хэлж болохгүй гэж бодож байсан. Дэвсгэрээ аваад босоод яваа гэж байгаа энэ үгийг гисэн. Яг үндэ хинч хэлэх боломжгүй шүү дээ. Бурхан хүч чадлаараа туслахгүй л бол бүх бие мдээг олчихсан хэвтрийн хүн яаж босч явах юм бэ? Унтж байгаа хүнийг сэрэж байгаа юм шиг бос яв гэж хэлж байгаа юм шиг хэлж болохгүй шүү дээ. За тэгэхээр аль нь амархан бай гэсэн. Энэ үед хинч хариулж чадаагүй. Гэхдээ Есүс нүгэл уучлагдсан гэж байгаа энэ үг чинь нүгэл уучлагдсан үгүй гэдгийг бол мэдэх боломжгүй шүү дээ. Энэ чинь харагдахгүй байгаа нүгэл уучлагдах гэдэг шүү дээ. Гэхдээ дэвсгэрээ аваад босоод яв гэж байгаа энэ үг чинь за ингэж хэлсэн чинь тэр босоод дэвсгэрээ аваад бүгдийн өмнөр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж ийм юм бид хизээч үтсэнгүйгээд Бурхныг алдаршуулваа гэж байна. Есүс нүгэлч нь уучлагдсан гэж хэлсийн дараа бос дэвсгэрээ аваад яв. Энэ хүн гинт босч ирээд дэвсгэрээ аваад бүгдийн өмнөр явсан. Тэр дэвсгэртэй нь найзууд нь үүрээд авчирсан ч харин энэ хүн одоо өөрөө босоод өөрийнхөө хэвтжсэн дэвсгэрээ аваад алхаа явсан. Би энэ хүч танхитай уусан гэсэн үг. Хүмүүс үүнийг хараад гайхсан байна. Тэгэд Бурхныг алдаршуулваа гэж байна. Бид ийм юм хизээч үтсэнгүй. Есүсийн энэ өвчтөн эдгээсэн зорилго бол Есүс нүгэлч нь уучлагдсан гэж байгаа. Энэ үг нь үнэн гэдгийг энэ гайхамшигаар харуулсан байна. Илэрхийлж харуулсан байна. Тийм учраас Иохан 20:21 дээр Есүс дахин амьсныхаа дараа шавнартаа нүглийг уучлах онцгой эрх өгсөн. Эцэг намайг илгээсний адил би бас та нарыг илгээнэ. Есүсийг аав нь илгээгээд загалмай дээр өгөж цусаа урсгаж нүглийг уучлах ажлыг хийх гэж Бурхан аав явуулсан. Яг үнтэй адилхан би бас та нарыг илгэнэ гэж байна. За тэгвэл юуны төлөө яах гэж илгээх юм бэ? Эзний гүйцэлдүүлсэн энэ үннийг тунгаглуулах гэж илгэнэ гэсэн. Үүнийг айлдаа тэр тэдэн рүү үлэн ариун сүнсийг хүлээн авах тун та нар хэний нүглийг уучлан тэд уучлагдана. Та нар хэний нүглийг үл уучлан тэд уучлагдах болно. Та нар хэний нүглийг уучлан тэд уучлагдана гэсэн. Католик чуулганыхан Библийг одоо бүрэн мушгаад Ромын папа нүглийг уучлах эрхтэй. Ганцаараа хүмүүсийн нүглийг уучлж амжихгүй учраас санаартнуудаа тэр эрхийг өгсөн. Тийм учраас хүмүүс гим нүгэл хийгээд гим нүглээ уучих юм бол санаартан нүгэлч нь уучлагдсан. Тэгэх юм бол уучлагддаг байсан. Хэвээр үлднэ гэх юм бол нүгэл нь хэвээр үлддэг байсан байна. Үгүй шүү дээ. Есүс загалмай дээр бидний нүгэл хэлэнцийг мөнхөд уучлж өгсөн энэ үннийг тунгаглах юм бол хүмүүсийн нүгэл уучлагдана. Тунгаглахгүй бид нар зөвөр өнгөрчих юм бол тэр хүмүүс
нүгэлтэйгээ үлдэнэ. Гайхалтай биш үү гэж үү? За тэгэхээр бидэнд өгөгдсөн энэ хариуцлага ямар чухал гэж Матай 16-гийн 26 дээр ер нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх вүлээ? Нэг хүний сүнс тэнгэр газраас илүү үнцэнтэй гэж Есүс хэлсэн. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн сүнс Бурхныг харахад хамгийн үнцэнтэй. Би эзний мэлмэд алдар хүндтэй. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн сүнс учраас би Бурхныг харахад хамгийн үн хүндтэй. Тийм учраас Есүсийн нүглийг мөнхөд уучилж өгсөн энэ үннийг тунхаглах юм бол хүмүүсийн нүгэл уучлагдана. Тунхаглахгүй байх юм бол зүгээр өнгөрөх юм бол тэр хүмүүс сүрэл рүү орно. Тунхаглаждгүйгээр тэд яаж сонсох вэ? Сонсоогүй тэд яаж түнд итгэх вэ? Илгийг тээснэж тэд яаж тунхаглах вэ? Илгийгдэж очисон хэрнээ тунхаглахгүй байгаад аж болох юм уу? За Есүс ингэж хэлсэн. Эцэг намайг илгээсэн адил би ч гэсэн та нарыг илгээнэ. Энийг ганцхан ич нартаа хэлээгүй. Аврагдсан хүн аврагдсанхаа дараа хийх ажилтаа болсон. Тэр юу вэ гэвэл энэ үннийг тунхаглах. Дуулал 66-гийн 16 дээр тэгвэл миний сүнсийн төлөө юу үйлчлэгийг би өгүүлье. Тэгвэл миний сүнсийн төлөө түүний юу үйлчлэгийг би өгүүлье гэсэн. Мөнхийн золилтыг гүйцэлдүүлсэн гэдэг би өгүүлье. Энэ бол эзний бидэнд өгсөн газар дээрх хамгийн агуу тушаал. Христэд итгэгчин энэ газар дээрх амьдралын зорилго. Ром 1:16-г харуул Илч Паул ингэж хэлсэн. Би сайн мэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны түрүүнд ивдэ түнчлэн гэрэг хүнийг аврах Бурхны хүч мөн. Зарим хүмүүс Есүст итгэдэг гэдгээсээ ичдэг. Библи аваад сүмрүүг явах үедээ Библиэ сонины цаасанд ингэж орооцгоол харагдуулахгүй гээл. За тэгээ гудамж хүндэд харах юм бол хаашаа явах гэж асуувал тийшээ гээл. Сүмд явах тийм ичмэр юм уу? Библиэ бариад явах тийм ичмэр юм уу? Би онгоцсон дотор юм уу эсвэл автобусын дотор Библиэ дэлгээд уншиж байгаа хүмүүсийг харахаар намайг хар гэж байгаа юм шиг Библиэ уншдаг хүмүүсийг харахаар үнэнхээр хүндлэмээр санагддаг. Сайн мэдээ тараахаасаа үрдэл ичээл. Есүс итгэхээрээ ёо гэл ганц үг хэлэл улаачдаг нүрнэ. Тийм ичмэр юм уу? Иохан 5:24 дээр үннээр би танарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гítэлж амин шилцсэн. Эзний үгийг сонсоод Бурхны нэгүслийг ухаарад итгэсэн хүмүүс аврагдсан мөнх амьтаа болсон яллагдахгүй. Аврагдсан хүн шүүгдэхгүй. Үхлээс гítэлж амин шилцсэн. Там руу явах гэсэн гал тэргийн сууж агаад Деваж руу явах гал тэрэг рүү сольж суусан.
Бид нэр сайн мэдээ тараах юм бол хүмүүс энэ үгийг сонсоод ухаарад аврагдах юм бол мөнх амьтаа болно, яллагдахгүй. Аврагдахгүй байх юм бол яллагдана. Есүс нүглийг уучлах эрх мэдлийг аваа зогсохгүй шүүх эрх мэдэлтэй. Есүсээр дамжуулан нүглээ уучлахгүй байх юм бол хожим маань Есүсээр шүүлгүүлнэ. Аврагдаг хүмүүс эзний өмнө эзэн хожим маань тэдний өмнө шүүгчээр зогсож байгаа болно. Тэр бол хүний хүү тул хүний хүү гэдэг нь Есүсийг хэлж байгаа. Хүний биетэйгээр ирээд хүмүүсийн төлөө загалмай дээр өгсөн шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түүнд өгвө гэж байна. Загалмай дээр өгөхөд бидний нүглийг уучлсан тэрээр түүний сацуу шүүгч эзэн болсон байна. Шүүх эрх мэдэлтэй болсон. Тийм учраас энэ сайн өвчтэй хүн нүглээ уучлуулахын сацуу Есүсийн үгийн дагуу босоод дэвсгэрээ аваад босоод явсан. Хүмүүс гайхаж Бурхныг алдаршуулваа гэж байна. Хүн аврагдах ажил явагдах юм бол нэгдүгээрт нь Бурхан алдаршдаг. Бурхан алдрыг авахс аргагүй. Бурханд алдрыг өргөё гэд. За энэ удаа бүгдээрээ 101 семинараа 101 семинарт олон хүмүүс сайн мэдээ тарааж өөрсдийнхөө чадах бүх хүчээр ажиллаарай гэж хүсмээр байна. Эхний ээлжинд сайн залбирах хэрэгтэй. Тэгээд аврагдаг хүмүүсийн сүнсийг эзний өмнө удирдан авчирч тэр хүмүүс сайн мэдээний үгийг сонсоод ухаарахад бид нэр өөрсдийнхөө зүгээс өөртөө байгаа бүх хүчээс авах хэрэгтэй. Энэ 101 семинараар ганцхан тэр зааланд байгаа пастор л сайн мэдээ тараадаггүй, зөвлөгөө өгж байгаа пастор номлож сурал тийм ээ тэнд ганцхан хүний сүнсийг аврах гэдэг юм биш. Бүх ахын дүүс энэ 101 семинарын төлөө өөртөө байгаа бүх хүчээ шавхдаг. Машин тийм ээ зохицуулдаг, цэвэрлэгээ хийдэг, галтгоонд аяг угаадаг, хүнд хүчээр ажлыг бүгдийг нь хийдэг. Ямар ч л байсан өөртөө байгаа бүх хүчээ шавхаад өөрийнхөө чадах бүх зүйлээ хийгээд сайн мэдээ тараахын төлөө өөртөө байгаа бүхнээ шавхаад үйлчилж байгааг нь харахаар үнэнхээр үцэглэнтэй харагддаг. Үүгээр дамжуулан Бурхан үүнийг харж байгаад Бурхан хүний сүнсийг аврах ажлыг явуулдаг. Энэ удаагчсан бүгдээр хамтдаа залбирч хамтдаа хөдөлмөрч олон хүмүүсийн сүнсийг аварч Бурханы агуу ажлыг гүйцэтгүүлэхийн төлөө золиослож хүчин нэгтгэцгээе. Хамт залбирцгаая. Өршөөнгүй бидний Бурхан амин. Гим нүгэл дунд амьдарч байгаад хожим маань мөнхийн сүрэл там руу орохоос аргагүйсэн биднийг та өрөвдөж та бидний нүгэл хэлэнцийн мөнхөд уучилж өршөөн ямар ч зүйл хийгээгүй байхад маань биднийг аварж өгсөн талархаж байна. Аврагдсан хүмүүс энэ газар дээр амьдарч байгаа зорилго нь аврагдаагүй олон сүнснүүдэд энэ сайн мэдээг тарааж олон хүмүүсийн сүнсийг эзний өмнө удирдан авчрах энэ агуу ажлыг хийж чадхад эзэн минь та бид бүхнийг өөрийнхөө хүслийн дагуу хэрэглээрэй. Энэ удаагийн 101 семинараар олон хүмүүсийн сүнс аврагдаж Бурхан танд агуу баяр хөөр магтаал болж чадах та тустаарай. Бүх зүйлийг эзэн таны энэ нэрнгийн мотор даатгаж байна. Биднийг та өөрийнхөө хүчрхэн мотораараа удирдан залж олон хүмүүсийн сүнсийг эзний өмнө дагуулan авчрах энэ агуу ажилд хэрэглээрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.